Таны хүссэн бүх зүйл боломж хэлбэрээр оршиж байдаг гэвэл та итгэх үү? Би та бүхэнд яг одоо тархиа өөрчилж амьдралаа өөрчилсөн номноос маш чухал хэсгийг та бүхэнд уншиж өгье. Анхааралтай дуустал нь сонсоорой. Амьдралын хязгааргүй боломжууд ажиглагчаа хүлээгээд байж байдаг. Бидний бодит ертөнц хэмээн үздэг физик ертөнцийн бүх зүйл электромагнитийн дэд атомын бөөмсөөс бүтдэг. Мөн чанарынхаа хувьд эдгээр бөөмс нь цэвэр боломж хэлбэрээр оршиж байхдаа долгионы төлөвт байна. Хэн ч тэднийг ажиглаагүй үед. Тэднийг ажиглан анзаарах хүртэл тэд үндсэндээ бүх зүйл ба юу ч биш, мөн тэд хаасайгүй бас хаанч биш оршиж байдаг. Дахин хэлэхэд бидний физик ертөнц дэх бүх юмс цэвэр потенциал буюу боломж хэлбэрээр оршиж байдаг. Хэрэв дэд атомын бөөмс нэгэн зэрэг хязгааргүй боломж хэлбэрээр хаасайгүй байршлуудад оршиж чаддаг юм бол бид амьдралын хязгааргүй боломжийг долгионы хугарлаар олж авах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэрэв хүссэн зүйлээ амьдралдаа бий болгохыг төсөөлж чадвал тэр зүйл квант талбарт аль хэдийн боломж хэлбэрээр оршиж байж гагцхүү анзааран ажиглахыг тань хүлээж байдаг хэрэг. Хэрэв электрон ил гарч ирэх явцад таны бодол санаа нөлөөлж чадаж байгаа юм бол онолын хувьд та ямар ч боломжийг ил болгоход нөлөөлж чаддаг гэсэн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл квант талбарт таны эрүүл чирэг байх, баян чинээлэг байх, аз жаргалтай байх бүх бодит боломж бүхий чанарууд агуулгадж байдаг бөгөөд тэд таны бодолдоо тээх төгс дүр төрхийн чинь чадвар, шинж чанарууд бүгд оршиж байдаг. Төвлөрлийнхөө хүчээр сурсан шинэ мэдлэгээ үнэнээсээ хэрэгжүүлж мөн өдөр тутмын хичээл зүтгэл ба бодлороо ажиглагчийн хувьд квант бөөмсийг хугалж хэмжээшгүй их долгионыг хүссэн үйл хэрэгэ болгож улмаар амьдралдаа хүссэн зүйлээ бий болгох боломжтой. Лаг шаврыг хэлбэрт оруулж вар хийдгийн адил хязгааргүй боломж бүхий энерги нь ухамсараар хэлбэрчдэг. Тэр нь таны бодол санаа юм. Хэрэв бүх матери энергиэс бүтдэг юм бол ухамсар Ньютон, Декарт нарын хэлснээр бол бодол санаа ба эрчим квант загвараар бол матери нь өөр хоорондоо нэгт уялдаатай. Үндсэндээ нэг зүйл юм. Иймхүү бодол санаа ба матери нь хоорондоо бүрэн эвлэлтэн нэгдсэн байдаг. Ухамсар маань бодол санаа, эрчимд матери нөлөөлж байдаг. Учир нь ухамсар бол эрчим нь ухамсартай гэсэн үг. Хүн суур төвшөндөө бол ухамсартай эрчим. Яагаад гэвэл эрчим нь материд нөлөөлөх хүчтэй. Тэгэхээр хүн бол ухаан санаатай матери байх нь. Квант загвараар бодит ертөнц материаллык бус өөр хоорондоо уялдан холбогдсон мэдээллийн нэгдсэн талбар бөгөөд бодит боломжийн хувьд бүхий л зүйл харин физик биетийн хувьд юу ч биш, оргүй хоосон. Квант ертөнцийн ухамсарт ажиглагч болох та бид анзаарахтай байж бодол санаа болон ухамсараа ашиглан энергийг матери болгон нөлөөлөхийг хүлээж байдаг. Яг л боломж агуулсан электрон долгионы бөөмс болон ил гарч ирдэг шиг. Ажиглагчийн хувьд бид бөөмсийг ил туршлага болгон хувиргаж улмаар амьдралдаа тохиох үйл явдал болгож байдаг. Энэ бол амьдралдаа сайныг бий болгох, хүссэн өөрчлөлтөө хийх маш чухал ойлголт гэдгийг ухаарах хэрэгтэй. Хувь тавиландаа нөлөөлөхийн тулд ажиглах чадвараа хурц сайн болгох аргад суралцвал хүссэн дүрийнхээ гол баатар нь болж хүссэн амьдралаараа амьдрах зам нээгдэнэ.